Дараагийн мэдээ. Орон нутгийн сонгуулийн дүнгээр Сүхбаатар аймагт ардчилсан нам ялалт байгуулсан ч Монгол Ардын нам хууль бусаар засгийн эрхийг нь гартаа авчих байгаа юм а. Тодорхойлбол Тус аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 33 суудалтайгаас одоогоор Ардын нам 16, ардчилсан нам 16 суудалтай байгаа. 33 дахь суудалд суух ёстой ардчилсан намаас нэр дэвшиж ялалт байгуулсан мөнх жаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь иргэдийн төлөөлөгчдийн хурал бүрэн бүрэлдэхүүн нэрээ хуралдах боломжийг бүрдүүлэхгүй байгаа юм а. Уг асуудлаар улсын хурлд гарч намын бүлгийн гишүүд ерхий сайд Эрдэнэтад хандаж ойлголцолд хүрлээ гэсэн ч өнөөдрийн хүртэл асуудал шийдэгдэхгүй байгаа юм а. Тиймээс Сүхбаатар аймгийн ардчилсан намын гишүүд Улаанбаатар хотод жагсаал хийхээр ирээд байгаа юм. Сүхбаатар дүүргийн цагдаа нар тэдний жагсаал цуглааныг хориглож Сүхбаатарын талбар руу нэвтрүүлэхээс татгалцсан. Харин тэд төрийн ордныг машинаараа тойрч дуу хоолойгоо иргэдэд хүргэх тэмцлийн замыг сонгож байгаа нь энэ юм байна. Тэднийг дэмжиж улсын хурлын зарим гишүүд ирж уулзсан байна. Ерхий сайд жагсаал цуглаан зохион байгуулагчтай өнөөдөр 16 цагт уулзгаа мэдэгдсэн гинэ. Бас их сонин нөхцөл байдал үүсчихэд байж байна. Бусад хаач газар байхгүй. Цөөнхөн засаг барьж байна. Манай аймгийн иргэдийн уралч 33 хурлын төлөөлөгчтэй. За яг одоогийн байдлаар ардчилсан нам 17 суудалтай, ардын нам 16 суудалтай. Тэгсэн мөртлөө одоо гүйцэтгэх засаглалыг хурлыг бол үндсэндээ ардын нам одоо энд их хурлд 65-ын хэтэрхий олонх байгаа дээр дулдууд ингэж явж байна л д. Өнөөдөр бид хэд бол бас эрхцүүт нийгэм эрхцүүт төр дээр амьдарч байна. Тэгвэл энэ хуулиа дагаж мөрдөхгүй юм бол ер нь өнөөдөр энд их хурл гэж байгаад хууль батлаатч яадгийн сонгуул хийгээч яадаг. Ийм л одоо сонин нөхцөл байдал руу. Тийм учраас энэ асуудлыг одоо залруулалт тэмцэхнүүл зөвхөн одоо Сүхбаатар аймгийн ч асуудал биш. Цаашдаа ер нь энэ Монгол улс чинь эрхцүүт төрийн зарчмаар явах юм уу? Өгөөвэл одоо хуучин шиг юм дарангууллын ийм одоо механизмаар явах юм уу гэдэг асуудал хүртэл энэ дээр ингээд босч ирж байна л да. Жагсаалд оролцогчдын төлөөлөл 16 цагт ерхий сайд Эрдэнэттэй уулзалт хийхээр болсон. Хэрвээ ойлголцолд хүрч чадахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдэж байсан юм а. Мөн Тус намын залуус Сүхбаатар аймгийн талбайда эсэргүүцлийн суулт зарлаад сар гаруй хугацаа өнгөрч байгаа. Өнөөдөр энэ асуудал нэг мөр шийдэгдэхгүй бол Улаанбаатар хотод тэмцлээ үргэлжлүүлэхээр төлөвлөсөн гинэ.